ах их чинь ингээ ханиад хүрсэн байгаа тохиолдолд дүүнэртээ дахиад халдвар өгөх гээд байдаг. Тэгэхээр энэ юу маань энэ хоолойны цацлага маань болохоор юм өрөөний температур хуурай байгаад ирэх тусам хүүхдийн амьсгалын түвшинд энэ маань нөгөө юу ачдаг очоод нөгөө улам хүүхдийн хуурай ханиадлага байгаад байдаг. Ер нь өрөөний чигшлийг гэрт хэн нэгэн ханиад хүрсэн л бол нэрэн 40-60% байлгаж авах ёстой юм байлээ. Тэгэхээр энийгээ ингээ хоолой руу нөгөө бага насныхаа хүүхдүүдийн хоолой руу цацаад энэ хоолойг нь сайн чийгшүүлж өгөөд байх хэрэгтэй. Энэ маань болохоор сарван болон зүгийн жилигээр хийсэн байна. Ер нь зүгийн жилийн маань дэлхийд дээрх одоо натурал антибиотик гэж хэлж болно. Мянган жил болсон ч гэсэн шин чанараа алддаггүй тийм байгалийн өөрийнх нь бүтээсэн антибиотик гэсэн. Тэгэхээр бактерийн гаралтай зүйлд маш сайн гэсэн үг шүү дээ. Энэ бол антибиотик маань өөрөө бактерийн гаралтай зүйлд маш сайн үйлчлэгээ хийдэг.